ийм одоо мэдээлэл бол хоёроор намын хэрэгжээ. Энэ асуулт өмнө гэдгийг хэлж Монгол Ардын намын Монгол Улсын ерөнхий сайд Бүрсэх бол албаасаа өгөөж зөвшөөрлөө. Тэр 2018 оны 11 сарын 26-ны эхлэлтэй энэ холдыг үүрэг ажиллагаан өг гэж хэлсэн, шаардсан, авцсан гэж хэлсэн. Таавал 60 тэрбум төгрөгийн хэрэгт тогтолцоо. Өнөөдөр албаасаар нэг зүйлийг хийгээ. Тэр 60 тэрбум төгрөгийн бичлэг төлөвлөлт үнэн шүү. Үнэн хэрэг энэ холд хийсэн нэ тэр их биш. Монголын хууль бусаар зааж мөнгө чигсэн ордлыг хийсэн үү? Хийсэн үү? Яасан. Ийм одоо бүтлийг бол албаасаар хийсэн гэдэг байна. За мөн одоо Монголын намын зөвлөмж шиг хууль судлаагийн сайд ямар ч 2018 оны тооцоо аяны мониторинг хийгдсэн ажлуудтай бол наад чи илүү биш ээ. Би одоо шудлахыг илүү биш. Хамаагүй юм яасан. Хэмжлэнгээр одоо хийж өшөөсөн юм байна. Монголын намын хэлний амар хэсэг 2018 оны 7 сарын 2-ны өдөр Электроник стацнаар одоо энэ байгууллагын ихтэй мөн одоо илүү биш гэдэг бол албаасаар хүлээн зөвшөөрөлт мэдээлэл хийсэн байна. За энэ асуудалтай холбогдуулаад 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Ардын намын хяналтын одоо ерөнхий хорооны 13 тогтоолд бол хариуцлага тооцоо ажиллах тухай гэсэн энэ тогтоол. За энэ хэрэгт нэр холбогдсон намынхаа нэр хүндийг асуудалт холбогдуулсандаа харамсаж байна. За Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн энх бол ёс зүйн алдаага ухамсарлаж байгааг тэмдэглэв гэж ингэж тэмдэглэсэн одоо энэ тогтоол тэмдэглэл нь бол одоо сошиалгаар бол тарсан байдаг. Эдгээр нотлох баримтууд юу хэлж байна вэ гэхээр одоо Монгол Ардын нам бол Монгол Улсын үндсэн хуульд заасан суур зарчим үндсэн хуулийн байгууламжийг одоо байгууламжаас гадуур хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авахар одоо ийм зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулсан гэдгийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь бол харагдаж байна. Тийм учраас Монгол Ардын нам бол цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахууны эрх байдгаа хууль зүйн одоо үндэслэлгүй эрх барих ийм үндэслэлгүй гэдэг нь бол бүрэн тодорхой боллоо. Тэгэхээр улс төрийн намуудын тухай хуулийн 4-р зүйлийн 4-2-т бол тодорхой заасан байдаг. Би энийг та бүхэнд уншиж танилцуулъя. За улс төрийн намын тухай хуулийн 23-р зүйлийн 23-2-т бол намын үйл ажиллагааг тарах гэсэн ийм зохицуулт байгаа. За энд бол Монгол улсын бүрийн эрхт байдал, тусгай тогтнолыг буснуулах, үндэсний хэв нэгдлийг задлан бутгах, үндэсний хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч төрөмгийлэх, яс үндэс арьсны өнгөөр ядгуурлан гадуурхах, бусад орны тусгай тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурчлагаа явуулсан буюу шашны цэргийн болон цэрэгдсэн фашист намын хэлбэр шилжсэн бол улсын дээдчүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж уг намыг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч нийтэд мэдээлнэ. Ингэж заасан байна. Тэгэхээр 2016 оны улсын хурлын сонгуулийн үеэс эхэлсэн Монгол Ардын намын 60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал өнөөдөр даймжгаад одоо сүүлдээ жидүүгийн хэрэг болж хуурсан. Тэгэхээр энэ бол одоо ихэнх булангартай бол адмын булангартай гэдэг шиг анханасаа одоо бас хууль бус аргаар үндсэн хуулийн бус аргыг хэрэглэж одоо засгийн эрхэнд гарсан байна гэдэг нь бол энэ дараагийн Монгол Ардын намын үйл явдлаар нотлогдож байна гэж би хувьдаа үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын нам өөрийнхөө дотоод хямралыг одоо шийдэж чадахгүй төрийг гацаах төрийн одоо институцүүдийг үйл ажиллагааг бүрэн зогсоох хэмжээнд хүртлээ бол ингэж одоо булангарсан байна. Тийм учраас энэ асуудлыг бол бид зүгээр одоо нэг намын дотоод асуудал гэж ингэж үзэж бол хэрхэж болохгүй гэдгийг бол та бүхэн сайн ойлгож байна. Энэ дээр би үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах ажиллагаа гэж юу хэлж байгаа вэ гэдгийг зочноо одоо хуулийн талаас нь тайлбарлаж хэлье гэж ингэж бодож байна. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулинд бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлсноос гадна төрийн одоо үндсэн хуулийн өөрийнх нь одоо үзэл баримтлал үн чанарыг бол тодорхойлсон. Монгол Улсын үндсэн хууль бол Монгол улсад эрх зүйн төрийг төлөвшүүлэх, хүний эрх хэрэгчлөөр дээдлэх, шударга ёсыг дээдлэх, эрх тэгш байдлыг хангах ийм одоо зорилготой.
ийм үндсэн хууль. Энэ хуулийн агуулгын хүрээнд бол ямар нэгэн байдлаар сонгуулийг тэр дундаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг бол хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ чиглэлээр явуулсан ямарваа нэгэн байгууллага албан тушаалтан хувь хүний үйл ажиллагаа бол үндсэн хуулийн бус арга гэдэг тооцогдсон. Энд бол одоо төрийн эргэлт хийгээс эхлүүлээд янз бүрийн сонгуулийн одоо хууль бус схем бүтэц зохион байгуулалтыг хийх аргаар ард түмний саналыг худалдаж авах. Ард түмний хүсэл зоригийг бол хууль заагаагүй арга хэрэгслүүдээр одоо авах замаар бол төрийн эрх мэдэлд хүрэх үйл ажиллагаа бол өөрөө үндсэн хуулийн бус арга гэдэгт бол хамаарна. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын намын хэрэгжүүлсэн гэж тооцогдож байгаа өөрсдөө хүлээн зөвшөөрж байгаа энэ 60 тэрбумын хэрэг гэх энэ одоо үйл ажиллагаа бол бүхэлдээ Монгол Ардын нам бол цаашдаа Монгол төрийг одоо удирдах явах, Монголын ард түмний итгэлийг хүлээж цаашдаа төрийн үйл ажиллагаа авч явах юм одоо ёс суртахууны төдийгүй хуульцсан одоо үндэслэлгүй ирэхгүй боллоо гэдгийг бол нотлоо харуулж байна гэж би одоо иргэнийхээ хувьд, хууль эрдэмтнийхээ хувьд бол албан ёсоор одоо мэдэгдэж байна. Тийм учраас Монгол Ардын намыг Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2. За мөн одоо хуулийн 4-р зүйл заасан үндслүүдээр Монгол Ардын намыг татан буулгах өргөдлийг улсын дээдчүүд бол албан ёсоор гаргаж байгаа үгээр мэдэгдэе. За анхаарал тавьсан та бүхэн баярлалаа. Асуулт байвал хариулж болж байна. Тэгэхээр яг энэ чинь бол яг хууль зүйн талаасаа бол ямар утгатай гэхээр энэ асуудал чинь бол нэг тийм сошиалар юм уу нэг тийм хэвлэл мэдээллийн асуудлын хүрээнд явж ирсэн тийм үү. Тэгвэл өнөөдөр энэ асуудал хэвлэл мэдээллийн хүрээнээс гараад төрийн ордонд ороод 60 тэрбум гэдэг энэ схем бол үний юм а гэдэг нь өөрөө Монгол Ардын намын удирдлагын зүгээс бол албан ёсоор удаа дараа хүлээн зөвшөөрөгдсөн. Төрийн ордноос тэр хариуцлагатай танхимаас бол энэ мэдээлэл хийгдсэн учраас энэ асуудал бол одоо тавигдах үндэслэлтэй болж байна гэж одоо ингэж үзэж байгаа юм. Хэрэг хүний хувьд ингээд тухайн улс төрийн намыг хатаагаад энэ талаар бол Монгол улсын иргэн одоо шүүгд хандах тийм ээ. Үндсэн асуудал. Энэ улс төрийн намд татан буулгах асуудал бол хэн нэгэн хувь хүний одоо эрхтэй холбоотой асуудал биш. Энэ асуудлаар бол Монгол улсын иргэд чөлөөтэй одоо шүүгд хандах хэрэгтэй. Яг л хувь эрхэн зөрчигдсөн гэдгээр биш. Нийт одоо массын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас энэ их бол байгаа гэж хэлж байна. За улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 зааснаар бол 5 өдөр багтааж улсын дээдчүүд шийдвэр гаргах ёстой гэсэн заах байгаа. Энэ бол маш богино хугацаанд шийдэгдэх ёстой ийм асуудал байгаа гэдгийг бас хэлэх зүйтэй байгаа гэж байна. Одоо бол ингэ л дээ энэ улсын дээдчүүд ингээд энэ улс төрийн намыг тарах асуудлаар үргэлж гаргахад бол улсын дээдчүүд өөрийнхөө дотоод нөгөө улсын дээдчүүдийн лиг гэж байгаа улсын дээдчүүд иргэний хэрэг шүүгд хаан шийдвэрлэх хяналтын журмаар хэрэг шийдвэрлэх журмын даваа бол хүлээж авах хэрэгтэй. Тэгээд энэ чинь бас бичиг баримтын бүрдэл мөдөл бусад нөгөө хууль заасан шаардлагуудыг бол шалгана. Тэгэхээр одоо улсын дээдчүүд хэрхэн яаж хүлээж авах вэ? Хүлээж аваад хэрхэн шийдэх үү гэдгийг бол одоо би урьдчилан бол хэлж бол мэдэхгүй тийм. Ямар ч байсан бол одоо ийм үргэлж гаргаж байгаа гэдгээ та бүхэнд одоо мэдээлж байгаа юм зүйл байна.